За Happy 24 клубээс мчилж байна. Өнөөдөр 19 оны 12 дугаар сарын 30 он хэлэхэд 1 хоног бүлтэй. За энэ дэлгэцэн дээр байгаа бол манай Happy 24 клубын YouTube цуг байгаа. Энэ дээр одоогоор 115 хүн subscribe хийж манай мэдээллийг авдаг байх нь байна. Энэ бол манай Facebook page хуудас байгаа. Та бүгд энэ рүү орж бас сонирхороо. За өнөөдөр яагаад би энэ сошиал сувгуудынхаа нэр юуг үзүүлээд байна гэхээр та бүгд тодорхой хэмжээгээр энэ Binance бирж дээр futures арилжаа хийж үзүүлэх зорилго тавилаа. Нэг 30-аас 60 мянган долларын futures арилжаан дээр short арилжаа, long арилжаа хийж үзүүлэхийг хүсэж байна. Тэгвэл нэг нөхцөлтөө үзүүлэх гээд байгаа. Биднээс энэ Facebook хаягн дээр буюу өнөөдрийн хийх бичлэгийг нэг 2000 хүн лайк дарсан, 100-аад хүн шеэр хийсэн нөхцөлд цаашаа дамжуулж одоо манай мэдээллийг шеэр хийсэн хүнд энэ дээр бол нэг 135 хүн subscribe хийсэн нөхцөлд бол энэ futures арилжааныхаа бичлэгийг маргааш амжуул тавья гэж бодож байгаа. Тэгээ та бүгд одоо манай энэ өнөөдөр бичих бичлэгэн дээр лайк дараад шеэр хийгээрэй. YouTube дээр subscribe дараарай. Ядаж 135 хүн буюу 20 хүн нэмэгдүүл биднээс энэ өнөөдрийн futures арилжааныхаа одоо long short-ыг нэг 30-аас 70 мянган долларын арилжааг бол та бүгдэд үзүүлнэ. Энэ үзүүлэхгүй нь та бүгдээс шалтгаалгаар болж байна. Тэгээд тодорхой биднээс заасан хэмжээнд төрүүл маргааш ч гэсэн хамаагүй оноос өмнө тавихыг бодож байна. За өнөөдөр энэ coin telegraph дээр бол нэг лааны сүүдэр лагаар одоо арилжаа ихтэй ашиглах талаар ингээд гарсан байгаа. За энэ бол бүүл зах зээл рүү ханш хөдлөхөд энэ бүүл алхны дүрс байна. Одоо энэ өглөөний од гэдээ бас энэ хэлбэрээр ингээд тодорхойлсон. Ингээд иймэрхүү дүрс гарч ирвэл хаашаа хөдлөх вэ гэдэг ингээд үзүүлдэг байгаа. Техник анализ хийдэг байгаа. За энэ baby bullish гэдэг ийм бас техник анализын лааны сүүдэр хэлбэр дүрсэн дээр одоо анализ хийх хэрэгэлдэг хиллэг болон дүрсүүд байна. Энийг бас та бүгд үзээрэй. Маш их товч хурдан явахыг бодъё. За энэ 20 хэдэнд бол энэ Америкийн сангийн яамны сайдын ярьсан ярилцлага байгаа. Энэ money service provider or an electronic, they're going to have the same regulations. We'd have a problem if we decided every time that cash use it anymore. Technology, that can't be. There's plenty of them. AML, I think, as you know, we use. Америкийн сангийн яамны сайд Mnuchin гэдэг хүн бол энэ криптовалют болон бусад мөнгийг бол энэ өгөөсгээд зөвхөн fiat мөнгө энийг бол их зөв зүйтэй мөнгөтэй юм ярьж байгаа. Энэ хүний ярьсан яриаг дэлхийн нийтээр одоо биткойн болон бусад криптовалют руу хөрөнгө оруулаад эхэлсэн учраас энэ бол бидний одоо нэг их сонирхлыг татчих өнөв шиг тийм ярилцлага болон мэдээлэл биш байгаа. За биткойны ханш яаж өссөн талаар энэ Charlie Bilello гэдэг хүний та нар Twitter руу оруулмаас шиг айтах юм мэдээлэлд байгаа. Энэ дээр биднээс бол он гараад форекс арилжааны талаар криптовалютаас гадна ярих гэж байгаа учраас энэ иймэрхүү мэдээллүүдийг харьцуулж үзэж өөрсдийнхөө арилжаанд ашиглах хэрэгтэй учраас та бүгдд тэр зорилгоор хүргэж байгаа шүү. Энэ дээр бол энэ индикаторуудыг бичиж янз бүрийн арилжааны тайлбарыг тавихаас гадна судалгаа шинжилгээ хийдэг ийм байгууллагын CEO юм байгаа. Compound Capital Advisor гэдэг энэ компани CEO байгаа энэ шинжилгээ хийдэг. Уламжлалт зах зээл криптовалютаас тэр хийж байгаа. За энэ дээр биткойны ханшийг бол энэ 10 онд одоо 9900 дахин өссөн байна. Анх гарснаасаа хойш одоо 10 онд 9900 19 он 101% өссөн байна гэдэг ийм үзүүлэлт график зурсан байгаа. Энэ бас их айтайхан мэдээлэл байсан. За доошо Nasdaq энэ Binance-ийн өгөөжийг өсөв. Бусад криптовалютын өгөөжийг харуулсан байгаа юм нодлон жилийн. За ингээд 3-т орсон байна. Нодлонгийнхоо ханшнаас бол 88% өссөн байна. Биткойн Chainlink бол 512% өссөн байна. За иймэрхүү мэдээлэл байгаа. За дараагийн мэдээлэл бол энэ difficulty ribbon гэдэг энэ индикаторын талаар биднээс та бүгдэд тайлбарлая. Энэ бол mining
биткойн дээр бол маш олон бизнес салбарууд байдаг бол энэ майнинг хийдэг, арилжаа хийдэг, төхөөрөм зардаг гэдэг энэ дээр бол бизнес хийдэг тийм компани хувь хүмүүс байгаа байгууллага. Энэ дээр бол майнинг болон майнеруудын хүндрэлээс шалтгаалаад энэ биткойны ханш өсөх үү барих уу яавал зүгээр ингэдэг ийм индикатор байна. Энэ дээр ингээд хараад үзэхэд бол энэ индикаторуудын нарийнсан хэсэгтэр бол ингээд худалдаж авах гэсэн тохио өгж байгаа юм байдал үзүүлж байгаа. За энэ 12 оноос 13 хүртэлд нарийнсад нийлцэн ингээд буцаад өргөсцөн байгаа энэ индикаторууд тодорхой хугацааны энэ хүндрэлийн индикатор дээр суурилж хийсэн ийм индикатор байгаа. Энэ 15 он хүртэл бол энэ авах хэрэггүй гэсэн байна. 15 оноос 16 оны хооронд бол энэ нарийнсан үед нь бол авах зүгээр гэдэг ийм индикатор. Энийг бас ашиглавал зүгээр санагдчихсэн. За энэ жишээн дээр ингээд хараад үзье. 18 оны 1 сараас одоо ханш унсан шүү дээ. Тэгэхэд бол энэ индикаторын хоорондын зай 6-аас өргөсцөн байгаа. Буцаад 18 оны 11 сараас бол нарийсаад 19 оны одоо энэ 1 сар гэхэд бол энэ нарийсаад ирсэн. Тэгээд 19 оны 5 сар гэхэд буцаад өргөсцөн байна. Энэ хооронд бол авахд ашигтай гэсэн мэдээлэлүүд гарч байгаа. Нэг өсөндөө ханш 6,000-аас 3,000 унсан үеийг харуулж байгаа. Энэ нөгөө бас нэг difficulty revenue индикаторын бас үзүүлэлт нь энэний үнний хөвтэй гэдэг нь энэ хаалгангийн үеийн юг харж болно. Та бүгд энэ хаалгангийн 12 оны хаалгангийн өмнө бол энэ нарийнсан байна. 12 сарын хэдэн сар чинь гэхэд бол энд биткойныг худалдаж авахд бол ашигтай байсан байна. Энэ өргөссөн хугацаанд бол ашиггүй учраас 13 оны хаалган болсноос хойш 13 оны тодорхой сарын дараа 14 5 оны ихэр ч юм уу энэ хэрэггүй байсан байна. Ингээд явцсан. За энэ нарийсэлт бол 12 оны нарийсэлтад төстэй ажиглагдж байгаа. За энэ хэсэгт бол биткойны нөгөө бүүл болсны дараа унсан 14 оноос өмнөхийг бас та нарт үзүүлээ. За энэ 15 оны 11 сарын 15 хүртэл ч юм уу. Тэр үед бол ханш энэ одоо $1000 хүрээд ингээд буцаад унсан байдаг. Унахдаа $250 хүрээд буцаад ингээд сэргээд $500 өгсөн байна. За энийг жоох биш ингээд явуулъя. Ингээд буцаад $500 хүрээд ингээд унсан байна. Энэ хэсэг бол энэ яг одоогийн байгаа энэ ханшны уналттай төстэй 2 дахин унтсан. Бараг 4-1 дахин унаад буцаад ингээд тал дээр нэрсэн байгаа 50% дээрээ. За биднээсээр бол энэ гэсэн үг шүү дээ. Ханш маань энэ 18 оны 1 сараас 20 хүрээд ингээд буцаад 3,000 унсан буюу 4-1 дээрээ бараг хурж ирээд 4-1-ээс ч бараг доошо орсон. Тэгээд буцаад ингээд өсөөд одоо 50% дээрээ ирсэн. Энэ 7 сар тэгээд буцаад унсан одоогоор 7,300 та байж байгаа. Тэгэхээр энэтэй төстөө бидэнд харагдаж байгаа. За энэ бол биткойны давамгаалыг үзүүлж байгаа. Энэ бусад алткойнуудтай харьцуулахад бол энэ та бүгд энэ цаг хугацааг хараарай. Их үедээ бол биткойн бол бараг 80-аас дээш хувь давамгаалж байгаад 17 оны 2 сараас хойш бол ингээд унсан. Бусад койнууд давамгаал ингээд мэдээж унахлаар тэнцэж ирж байгаа, ойртож ирээд ингээд өссөн буцаад ингэж яваад одоогийн бодлоор нэг 68% давамгаалтай бус нь энэ бол өөр алткойн байгаа. Энэ дээр нэг үзүүлэх нь бол Tether-ийн одоо өсөлт их сонио харагддаг. Tether бол энэ Америкийн компанийн Tether буюу криптовалютын арилжаанд хэрэглэдэг стейбл койныг гаргаж ирсэн. Одоогоор зах зээлийн нийт үнэлгээний 2.1%-ийг эзэлжээ. За энэ дээр биднээс ингээд товч хурдан яриад байгаа учраас цаг хэмнэхийн тулд ярьж байгаа шүү. Тийм учраас та бүгд энийг өөрсдөө үзээд энэ графикийг ингээд нээн хаана тийм ээ бусад юуг ингээд унтраад үзээд ингээд өөрсдөө шинжилгээ хийхдээ ашиглаарай. За ингээд үндсэн график руугаа оръё биднээс. За энэ график бол энэ futures арилжаа, SME futures арилжаа. За энэ дээр одоо 5 дахь өдөр бол
гэп үүссэн байгаа. Нэг өдрийнхийг 4 цаг болгочихъя. За гэпийн хэмжээгээ харъя энэ байж байна. За энэ дээр биднээс энэ гэпээ тэмдэглэх хэрэгтэй. За энэ дээр тэмдэглээ нэг 7289 за энэ юм байна да баг 7286-аас 7313 хоорондын гэп үүссэн. За энэ дээр ингээд биднээс шаарлуулчих. За ингээд гэп үүссэн байна. За хаашаа хөдлөх вэ гэдэг бид бас энэ дээр бас таамаг ярьчвал зүгээр юм болов. За бид бол ер нь энэ уналтын сууг үүссэн гэдэг ханш доош унж байгаа гэж үзэж байгаа. За энэ тодорхой хэмжээний төвшингүүд байгаа. Одоо эсэргүүцлийн төвшин, дэмжих төвшин гэдэг. За энэ уналтын тренд үүссэн байж байгаа. Тэгээд за энэ график дээр бид бас лонгтой харьцуулаад үзүүлэх айтах юм болов гэж бодож байна. За энэ лонг бол их тийм хэвийн бус лонг гарч ирснийг өмнөх бичлэгүүдээр та нарт үзүүлж байсан. Одоохондоо сүүлийн өдрүүд ингээд баг зэрэг унж ийн SME биржийн Coinbase дээр явж байгаа лонг байна. За short бол эсэргээрээ ингээд бас баг. Тэгэхээр энэ юр үсийн ханшиг дэш нь татах гэсэн уралдлагуу энэ одоо акулуудын эсвэл үнэхээр энэ юм хэрэгцээ ямар төлөвтэй байгааг нь харж байгаад энэ дээр арилжаа хийдэг хүмүүс бол одоо авах уу тэрийг шийдэх хэрэгтэй. Бидний үзэж байгаагаар бол энд хоёр зам байгаа. Энэ дээр бол нэг юм флетэн буюу ханш туржууд ирсэн. За нэг 8000 6500-ийн хооронд бол энэ ханш тогтвордож ирж байна гэсэн үг. Худалдагч худалдаа авагчаар тэнцээд ирж байна гэсэн үг. Одоо шинэ жил болж байгаа учраас ерөнхийдөө арилжаа хийх хэмжээ багасж байгаа боловч энэ худалдагч худалдаа авагч тал бас л хоёр тал хоёулаа багасц учраас ингээд флетэнд орсон буюу тогтворж хэлбэрт орсон байгаа болов уу гэж үзэж байгаа. За бид энэ difficulty ribbon индикаторын тайлбарыг баг зэрэг тавиул зүгээр юм болов уу гэж бодож байна. Энэ дээр биткойныг олборлохын тулд тодорхой хэмжээний төхөөрөмж ашигладаг байгаа. Майнинг фермийг үүсгэдэг. Тэгээд биткойныг олбордог. За биткойны сүлжээнд энэ олборсон биткойноо тэмдэглүүлээд тодорхой хэмжээний энэ бүртгэлийн систем л дээ онлайн системээр ингээд дэлхийн нийтээр ороод бүгд хардаг. Айл майнинг ферм бичнийг олборлож байна гэдэг. За ингээд биткойн олборлоход зарцуулсан зардлаа мэдээж майнинг фермүүд бол олохын тулд олборсон биткойноо зардаг баг. За энэ нарийнсэлтэн дээр бол энэ ханш бидэнд бол энэ индикатор худалдаж авагч. За майнинг фермүүд тодорхой хэмжээний цахилгаан тэр төхөөрөмжийн үйлчлэгээний зардал мэдээж өндөр зардал гарч байгаа түрээстэй бол түрээстэй газрын төлбөр гэдэг ингээд янз бүрийн одоо урсгал зарлуудад төлөхийн тулд биткойныг зардаг баг. За энэ биткойныг зарж байгаа хэмжээ бол энэ биткойны мэдээж ханшинд нөлөөлдөг. Ингээд оролцогч ихсэх тулсан бол энэ биткойныг бодож олох бодолд нь хүндрэлд ордог гэсэн үг. За ингээд хүндрэлд ордог учраас тодорхой хэмжээгээр бол энэ олборлолтын хэмжээнд багасгах нөлөөлөл гарна. Яагаад тэгэхээр олох магадлал нь багасж байгаа учраас энэ жагсаалаас майнинг хийдэг фермүүд гардаг байгаа. Ханш бол зардлаа нөхөж чадахгүй бол энэ мэдээж ямар ч ферм бол үйл ажиллагаагаа зогсоож төхөөрөмжөө тогносоо салгадаг юм зөв тогтолтой юм байна. За ингээд 16 оноос хойш ханшны өөрчлөлтөн дээр биднээс авч ярьж үзье. Энд бол ингээд нарийсаад ханш бол энэ 18 оны бүүн 17 оны эцрүү бол ингээд ихсэн 20 хүрээд тэгэхэд бол энэ майнинг фермүүд бол мэдээж нэг биткойныг зардлаа нөхөх хэмжээний одоо өндөр үнэтэй учраас ашигтай. Ханш 18 онд ингээд доошо 20,000 хүрчээд ингээд 10,000 руу ингээд унах тутам майнинг фермүүдэд бол хүндэрч эхэлж байгаа. За тэгээд нөгөө difficulty ribbon индикаторын маань энэ нарийсэлт буюу яг энэ үед бол ашиггүй болж ирж байгаа. Ханш 6,000 руу ороод за бүр ингээд нарийсан тийм ээ. Нарийсангууд эндээс нэг 3,000-аас 19 оны 4 сар хүртэл бол 3,500 та гэхэд бол энэ биткойн компаниуд ашиггүй болж эхэлж байгаа. Энд бол мэдээж олон
биткойн майн гэдэг компаниуд бол жагсаалтаас гарч байгаа. Тэгэхээр яг энэ хүндрэл бол энэ майнингийн олборлолтой холбоотой индикатор учраас бас энийг биднес арилжаанд ашиглаарай гэж хэлээд байгаа юм л да. За энэ нарийсэлт бол энэ одоогийн нарийсэлт бол энэ 12 оны хаалгангийн өмнөх нарийсэлтаа одоо төстөө байна гэсэн юм дүгнэлтийг хийж байгаа. 16 оных одоо төстөө биш 12 оны хаалгангийн өмнөх юм difficulty ribbon индикаторын нарийсэлтаа ижлэх юм байна гэсэн юм дүгнэлтийг хийж байгаа. За энэ индикаторын графикийг та нар арилжаанд ашиглаарай. За бидний таамаг бол энэ ер нь ханш чааштай унан тэгт. Ингээд ханш хоёр чиглэл рүү хөдлөх болов гэсэн биднес таамагтай байгаа. 4 цагийн график дээр аваад ирж байгаа. Флетийг бол ярьцсан. За ханш маань энэ биднесийн энэ төвшин байгаа эсэргүүцлийн төвшин 7800 дээр зурсан байгаа. За нөгөөх нь 9000 дээр зурсан боловч ингээд доошоо орсон байна. За энэ 7800-ийн эсэргүүцлийн төвшин рүү орох юм бол ханш өсөх магадлалтай. Ийшээ орохын тулд одоо gap доор үүссэн 7200 380 хэд дээр үүссэн байгаа учраас эхлээд яаж явах вэ гэхээр ингээд ханш маань дээшээ ингээд жоохон өсөд ингээд явах магадлалтай. Ингээд хэрвээ явах юм бол тодорхой энд мэдээж хугацаа шаардлагатай 8500 руу орох юм болов уу гэж бид таамаглаж байгаа. Орсон ч гэсэн буцаад эндээс унана. Унахтаа ингэж унаад энэ трендийн шугам буюу энэ шугамыг нэвтрэх юм бол доошоо энэ 6500-ын шугам руу орно. Бүр цаашаа энэ дээр ингээд тогтворчихгүйгээр доошоо унах юм бол 5800 руу орох боломжтой нэг хөлбөр юм байгаа. Өсөх хөлбөрийн нэг нь нөгөө нэг нь эсэргээрээ эндээсээ шууд ингээд огцон өсч магадгүй 8500 руу тэгсэн ч гэсэн унана энэ. За дээш өсөд унах хөлбөр бол ийм. Харин доошоо унах хөлбөр нь бол эндээсээ жоохон ингэж өндөж ирээд ийш ингээд доошоо унах бол 6500-ийн энэ тренд шугамыг өнгөрөөд доотлын энэ дэмжих шугам буюу 6500 руу орж ирэх магадлалтай ийм таамаг биднээс төвшүүлж байгаа. Энэ том зургаар нь биднээс ингээд зурцсан учраас нэг өдөр байх нь 10 хоног байх нь те ер нь бол ийм хандлага байгаа боловч ойрын одоо 1-2 хоног оны өмнө байна уу оны дараа ингээд иймэрхүү хөдөлгөөн хийгээд буцаад энэ доотлын gap хаагаад явах боломжтой. За яг энэ дээр үндэслээд биднээс бол энэ нөгөө features арилжааны нэг 30-аас 70,000 долларын арилжааныхаа бодит арилжааг хийж үзүүлнэ. Тэгээ та бүгд манай энэ мэдээллийг дэмжиж лайк дараад YouTube дээр маань subscribe хийх юм бол биднээс маргааш болж өгвөл энэ features арилжааныхаа 30-аас 70,000 долларын бичлэгийг та бүгдэд үзүүлэх болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та. Difficulty ribbon индикаторыг trading gift-ээр харуулъя. Хүн цаг дээр харуулъя. Тэг харагдчихсан. Ер нь өсөлтийн тренд явж байна. За энд 18 оны 11 сард бол ингээд Парис харагдаж байгаа та харж байна. Энэ нөгөө индикатор чинь эсрэг тийшээ ороод ирж байгаа. Эндээ ингэж зузаан явж байгаад буцаагаад ингээд ороод ирсэн. Энэ эсрэгтэй бол доошоо ороод эсрэг зөвлөгөө яваад 19 оны 5 сар буюу түрүүний ярьдгаар энд ирээд ингээд буцаад шугамныхаа нөгөө тал руу гараад ингээд өргөсөж явцсан индикаторууд нь энэ үед бол хэрэггүй гэсэн юм үзүүлэлт үзүүлж байгаа. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. We wish you a Merry Christmas.
Thank you.